Та бүхэндээ Дорнод аймгийн Чаус хотоос Дорнод их сургуулийн зайн сургалтын төвөөс мэдчилж байна. Та бүхэн мэдж байгаа бид хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх Inspire олон улсын аргачлалын цуврал болгон та бүхэнд хүргэж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ удаагийн хүнд зочноор Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн багш Мегмар Сорон оролцох гэж байна. Тэгээд Мегмар Сорондоо талархал илэрхийлье. Ягаад тэгэхээр бидний энэ урилгыг хүлээж аваад энэ их ажлынхаа хажуугаар бас залуучууд болон практик ажилтнуудаа онлайн болон практик мэдээлэл өгөх гэж байгаа. Үнэхээр баяртай байна. Сайн уу? Ажлын тавлаг сайхан үсттэй. Ажил тавлаг л байна. За бид ажил сайн уу? Бид сайн ажил маань одоо яг эд өрнжийн оюутан залуучууд маань танхимаа их сансан байна. Сургалтын үйл ажиллагаа, хичээлийн үйл ажиллагаа хэвэн сайхан явагдаж байна. Тэгээд залуучуудаа бид нар бас онлайн болоод бас практикийн олон талт мэдээллүүдийг өгөх зорилготойгоор энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээд та манай одоо 4 дахь зочин болж орж байна. Тэгээд ярилцах сэдв өөрөө нөгөө Inspire стратегийн хууль хэрэгжүүлэх ба сахиулах гэсэн энэ аргачлал дээр хоёулаа төвлөрж ярив. За ер нь яагаад энэ Inspire аргачлалыг бид яаж цуврал одоо нэвтрүүлэг болгож ярих хэрэгтэй юм бэ? Энэ аргачлал өөрөө тийм чухал зүйл юм уу те? Яг юу чухал юм бэ гэдгээс эхлээд хоёулаа яриагаа өрнүүлье. Ер нь бол яг энэ Inspire стратеги маань өөрөө 7 онцгийн стратеги. Миний судалсан стратеги бол хууль сахиулах болон хэрэгжүүлэх стратеги. Энэ стратегийг яагаад судлах шаардлагатай юм бэ гэдэг талаас би хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Хаалхан бол манайх тухайн Inspire стратегийн хүрээнд ямар ч улс орон тухайлхан бол яг хууль эрх зүйн орчинд хүүхэд хамгааллын асуудлуудыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалах асуудлуудыг хэрхэн яаж хуулиндаа тусгаж өгсөн юм бэ гэдгийг энэ стратеги бол авч үздэг юм бэл. Тийм болохоор бас энэ стратегийн хүрээнд ингээд зөвхөн хүүхэд хамгааллын гэлтгүй бүх шатанд одоо яг ямар хууль эрх зүйн орчин байгаа юм. Тэр нь болохоор хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж чадж байгаа юм уу, хамгаалж чадж байгаа юм уу, бас хэрэгжүүлж чадж байгаа юм уу, тэгээд энэ хуулиа сахиулж чадж байгаа юм уу гэж ингэж авч үздэг учраас энэ стратегийг бол зайлшгүй судлах бол шаардлагатай. Тэгэхээр энэ олон улсын одоо сайн туршлага дээр суурьсан энэ арга зүй маань өөрөө бидэнд маш олон одоо техникүүдийг, сайн туршлагуудыг танилцуулаад байгаа ш, санал болгоод байгаа тийм. Тэгэхээр энэ яг энэ хууль хэрэгжүүлэх болон сахиулах одоо стратегийн хамгийн одоо гол зорилгыг би юу гэж харж байгаа гэхээр одоо тэр хүчирхийлэх зам уулаас өрсөн сэргийлэх тийм нэг талаасаа. За мөн одоо гэмтэр хүүхдийн эсрэг хүчирхийллийг одоо хүчирхийлэлд нөлөөлөд үүдэг тэр архитан согтуурах гэсэн энэ үзэгдлийг бууруулахад нэлээд одоо эерэг үзүүлдэг гэж бодоод байгаа. Нөгөө талаасаа нөгөө галт зэвсэг болон бусад одоо үеийн хүүхдүүд тохиромжгүйгээр одоо хэрэгслүүдийг авч явж үеийнхэн болон одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд энэ хууль сахиулах болон мөрдөх гэсэн энэ стратеги нэлээд одоо ач холбогдолтой гэж хараад байгаа шүү. Тэгэхээр яг миний хэлэх гээд байгаа нэг зүйлийг та маш гоё ингээд үзэгч сонсогч нар маань тайлбарлаад өгөөч. Тийм ер нь бол бараж гол санааг бол хэлчлээ л дээ. Яг Inspire стратегийн яг энэ хууль сахиулах хэрэгжүүлэх стратеги болохоор ерөөсөө хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглосон эсвэл урьдчилан сэргийлдэг эсвэл арх согтууруулах хундааны хэрэглээг багасгах. За тэгээд хүүхэд залуучуудын одоо галт зэвсэг болоод бусад зэвсгүүдийг олж авах боломжуудыг хязгаарладаг. Хязгаарлахад чиглэсэн одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэж байна. Тэгэд энэ хууль тогтоомжинд байгаа тохиолдолд түүнийг бол сахиулах буюу одоо юу гэдэг хянах хэрэгжилтийг хянуулах тийм зорилготой стратеги. Яг энэ стратеги болохоор. Тэгэхээр одоо яг энэ стратегийн хүрээнд нийгмийн ажилтнууд тийм ээ судалгаа хийгээд ингээд энэ стратегийг яаж хэрэгжүүлэх вэ гэх юм бол яг үндсэн 4 яг ойлголтуудыг авч үзэх шаардлагатай байдаг. Тэр нь болохоор ерөөсөө хүүхдийн эсрэг хүчирхийлсэн тэр хууль тогтоомжууд хүчирхийлсэн байдлыг одоо зогсоох тийм ээ хууль тогтоомжууд байгаа мó. Нэгдүгээр зүйл нь бол нөгөө талаас хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг хориглосон хууль тогтоомжууд байна.
Тий. За тэгээд бас яг тэр архины зохисгүй хэрэглээг одоо зогсооход чиглэсэн, гэмт хэрэг тооцсон, урсан сэргийлсэн, эсвэл одоо галт цэсгийг яаж хэрэглэх талаар хоригдсон хууль тогтоомжууд байгаа мó гэдэг 4 үндсэн чиглэлд ер нь бол анхаарлаа хандуулт юм билээ. Тэгэхээр манад ингээд яг анхаарлаа хандуулаад эхлэх юм бол манад яг энэ inspiring 4 энэ стратеги 4 чиглэлийн одоо хууль эрх зүйн орчим бол манад бол бүрдсэн билээ. Ер нь бол эрх зүйн судалгаа хийж үзсэн байна тий. Яг хүмүүсрэн бас тэр байгаа нь харагдаад байгаа. Хийсэн судалгаанаасаа бид нарт бас сонирхолтой дээр бол тий. Ер нь бол ингээд нөгөө яг хууль сахиулга хэрэгжүүлэх стратегийн хүрээнд бол дандаа хууль эрх зүйн орчин дүн шинжилгээ хийн. Тэгээд хууль эрх зүйн орчны зүйл, заалтаа, хэрэгжилтийн байдлуудад бол дүн шинжилгээ хийж байна. Тухайлх юм бол яг манайд бол хүүхдийн эсрэг хүч хэрэглэсэн шийтгэлийг хоригдсан хуулиуд бол одоогийн байдлаар хэрэгжиж байна. Тухайлх юм бол бидний мэддэг хүүхэд хамгааллын тухай хууль байна. Энэ бол 2016 онд батлагдсан. За гэр бүлийн эрхчлөлтөд тэмцэх тухай хууль байна. Одоо 2016 онд бас шинжилгээ найруулагдсан. За боловсролын тухай хууль. Эдгээрт болохоор яаж байгаа гэхэрээс хүүхдийн эсрэг ийм шийтгэлийг хэрэгжилж болохгүй. Бие махбодын шийтгэлийг хэрэгжилж болохгүй гэдгийг ингэж заагаад өгсөн. Харин одоо хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийл болон мүжидгийг гэмт хэрэг тооцсон. Манайд бол хууль тогтоомжууд бол байгаа. За энэ дээр бол гэр бүлийн хүчирхийлтэд тэмцэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуулиндаа бол манайх хүүхдийн бэлгийн эрх хэрэгжүүлээ халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг тэгээ хүчиндэх гэмт хэрэг хаана бас бэлгийн хүчирхийлийг үлдэж болохгүй гэх мэтлэн нарийн засан бол манай эрх зүйн орчин бол байгаа. Архины зохисгүй иргэнээс хэрэглэнээс урсан сэргийлсэн хууль дээр бол манад бол архитын сахиулгад тэмцэх тухай шинжилсэн найруулга. Хууль бол манад одоогийн байдлаар хэрэгжиж байгаа. За галт зэвсэг болоо бусад зэвсгийг олж авахаас урсан сэргийлэх түүнийг хоригдсон хууль дээр бол манай галт зэвсгийн тухай шинжилсэн найруулгын тухай бол хэрэгжиж байгаа. Тэгэхээр олон улсын зүгээс бидэнд ингээд санал болгоод байгаа энэ стратегийн хувьд болохоор эрх зүйн одоо энэ орчин нөхцөл бол манай дээр бүрдсэн нэгсэндээ хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх тэр эрх зүйн хууль дүрм журмын тогтолцоо нь байна гэж үзэж болохоор тийм. Ер нь бол байна уу гэвэл бол байна. Гэхдээ одоо юу гэдэг яг түүний нөгөө нарийн зүйл заалтууд өшөө тэгээд хууль зөвхөн байгаад бол хэрэгждэггүй тий түүнийг хэрэгжүүлэх санхуулахад бол нөгөө эрх зүйч болоод бусад мэрэгжилтнүүдийн оролцоо маш их чухал байгаа. Ялангуяа одоо яг энэ хууль сахиулах хэрэгжүүлэх стратеги дээр бол одоо нийгмийн ажлын ихтэй сургуулиудын багш нарын хувьд одоо яг хүүхд хамгааллын хичээл дээр энийг бүр ингээд наривчил заах юм бол энэ бол эрх зүйн одоо өндөр мэдлэгийг олгох тэгээд тэр эрх зүйн хүрээнд л ерөнхийдөө бол энэ стратегийг хэрэгжүүлэх боломжтой учраас түүнийг бол нөгөө наривчил суулгах бол зайлшгүй шаардлагатай байгаа. Тэр ч утгаараа одоо нөгөө яг энэ стратегийг боловсруулж явахдаа нөгөө оюутнуудад яг энэ хичээлийг яаж заах юм бэ гэдэг талаасаа бас ингэж оруулж өгсөн л дөө нөгөө. За энэ сэдвтэйгээ холбогдуулаад яг одоо энэ цаг үед хамгийн хамаарч болох ойлоо нэг зүйл дээр яриа. Жишээлх юм бол COVID-19 сар тахлын энэ одоо хэцүү үед хүүхдүүд маш их олон хэлбэрээр өөрийнхөө тэр хөгжих боломжуудыг хязгаарлуулж штэ. За тэр сурч хөгжих, за эрүүл мэндийн хамгаалалч гэдэг юм уу нийгмийн харилцааны төвд оролцох гэдэг. Яг хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа. Ер нь одоо бид нар яг ийм онцгой нөхцөлдөх хүүхд хамгааллын асуудал дотроо яг хүүхдийн одоо эсрэг гэрүүлийн орчинд одоо архитын сахиулах ахуй орчинд эцэг эхчүүд архитын сахиулах үзэгдэл бол нэмэгдээд байна шүү дээ. Нэмэгдсэн гэдэг тоо статистик байгаад байна тийм. Тэгэхээр яг энэ хоёр үзэгдэлтэй уялдуулаад харах юм бол хүүхэд гэрүүлийн орчинд одоо асар хамгаалагчийн гэдэг юм эцэгийнхээ зүгээс хүчрэлд орох магадaltaй байгаад байна шүү дээ. Тийм. Ааж нь одоо архитын сахиулах одоо үзэгдэл гаргаад байгаа учраас тийм. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар одоо яг юуг анхаарах хэрэгтэй байдгийг жишээлбэл одоо хүүхдүүд архины согтурч байгаа эцэг эхчүүдэд шаардлага тавьж чадахгүй шүү дээ. Тэр болон тавиад чадахгүй тийм. Тэгэхээр бид одоо яг ямар арга зүйг одоо ашиглаж энэ хууль эрх зүйдээр одоо байгаа тогтчихсон энэ юу залтуудыг хэрэгжүүлэх боломжтой юм болоо. Надад нэг тийм эргэлзээтэй л асуудал байна. Ялангуяа бага насны хүүхдүүд бол тэр болон ингээд ээж авдаа шаардлага тавиад илэрхийлээд чадахгүй. Магадгүй хуршин ч гэсэн төдийлөн бас энэ дээр хяналтаа тавиад шаардлага тавиад чадахгүй тийм.
Ер нь бол яг энэ ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрвээ бид нэг хууль эрх зүйн орчинг аваад үзэх юм бол нөгөө ковидын нөхцөл байдалд манай хүүхдийн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг бол авч үзэх хэрэгтэй. Ер нь бол Inspire аргачлалын хүрээнд яг энэ стратегийн хүрээнд авч үзэх юм бол хүүхдийн эсрэг эрсдлийн хүчин зүйлүүдийг ер нь хуулиудад хэр зэрэг тусгасан юм бэ гэдгийг бол хамгийн наад зах нь бол авч үзэх шаардлагатай байд юм лээ. Одоо нөгөө чиний хэлдгээ нөгөө нэг эрсдэлтэй нөхцөл байдалд одоо ингээд хүүхдүүд орж эхэлж байгаа байхгүй юу? Тухайлах юм бол яг статистик үзүүлэлтүүдээс харах юм бол яг одоо яг мэдээллийн их сурвалжуудын гол их сурвалж бол 108 утас байгаа. Манайх бол 2 утасны төвлөрүүлүүдтэй. Тэгэхээр 108 утсанд бол бас гэр бүлийн хүчирхийллийн мэдээлэл бол их нэмэгдсэн байна. Цагдаагийн ерөнхий газрын дотор бас их нэмэгдэж байна. Харин эсрэгээр одоо нэг сургуулиудыг хөл хорионд оруулаад хичээлээ үүс болоод харин үеийнхний дээрлэхэд багшийн зүгээс дарамтлах дарамтуудын дуудлага бол багассан байлээ. Ковидын нөхцөл байдлын үед бас ямар хүчирхийлэлт хүрсэн байна вэ гэдээ аваад үзэх юм бол ихэвчлэн бие махбодын хүчирхийлэлт их хүрсэн байгаад байгаа юм. Тэгэхээр бие махбодын шийтгэл, бие махбодын хүчирхийлэлт өртөж байгаагаа бас манай Монголд бас нэг судалгаан дээр бол харахад бол юу байгаа вэ гэхээр ихэвчлэн бас бие махбодын шийтгэлд өртсөн хүүхдүүд их дуудлага өгдөг. Ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн, охтуудын хувьд ч гэсэн бие махбодын шийтгэл хүчирхийлэлд өртсөн хүмүүс дуудлага өгөх мэдээлэх явдлууд бол түгээмэл байна. Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн охтууд бол харьцангуй одоо охид бүсгүүчүүд гэр бүлийн хүчирхийллийн айл нь болохоор маш бага дуудлага өгдөг. Тэр бол нөгөө нууцлагдмал шинжтэй шүү дээ. Харин нөгөө архитан согтуурахтай холбоотой тий ахын хүрээний архиталт ч вэ, ер нь архитан согтуурахт уруу татах тухайн асуудлууд дээр болвол манайхан бас төдийлөн нөгөө дуудлага өгөхгүй ерөөдөө бол цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэн байдалтай байд юм байлээ. Тэгэхээр яг энэ нөгөө нэг эрсдлийн хүчин зүйлүүдийг дийн талаар бол манад хууль эрх зүйн орчинд бол нэлээд олон зүйл залтууд байгаа. Ер нь хүчирхийлэлд өртсөн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй тий. Эсвэл бол одоо хүүхдийн ямар эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа юм бэ гэдгийг нь одоо үдий судалж шинжилж одоо тэнд хариу үйлчлэгээ үзүүлэх одоо бас мэргэжилтнүүдийн асуудлыг ч гэсэн бол манай хууль эрх зүйн орчинд бол тусгаж өгсөн байх жишээтэй. Өшөө дээрэс нь одоо бид нар бас яг юутай холбоотойгоор нөгөө бие махбодын шийтгэлтэй холбоотойгоор бид нар бас авч үзэж болно л доо. Бие махбодын хүүхдийн бие махбодын шийтгэлээс хамгаалсан хууль тогтоомжууд бол манад нэлээд их байгаад байгаа. Одоо жишээлх юм бол ерөөсөн манайх бол бүх шатанда бүх нөгөө орчинд хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг одоо нөгөө хуулиар хоригдсон 49 тохиол. Манайх бол олон улсын түвшинд бол 49 тохиол. Манай хүүхдийн эрхийн конвенцэд бол 1990 онд нэгдэж орсон. Тэр утгаараа манай хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон орнуудтай адилхан үүргийг бол хүлээдэг. Энэ нь болохоор нөгөө хүүхдийн эрхийг бид нар яаж хамгаалж байгаа юм бэ гэдгийг тайлбарладаг болсон. Тэгэхээр яг бие махбодын шийтгэлийг бол манад хүүхдийн эрхийн конвенц, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль, зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль зэрэгт бол манайх ингээд бүр тусгаалan заагаад өгсөн зүйл залтууд бол манад байдаг. Ойлгох юм бол хүүхдийн эрхийн конвенцийн одоо 39 19 дугаар зүйл дээр ихэвчлэн бие махбодын шийтгэлийг одоо хүүхдэд үзүүлж болохгүй. За тэгээд хүүхдтэй хэрцгийгээр харьцаж болохгүй, за хайр халамжгүй орхиж болохгүй, хүүхдэд зөв бус харьцаж болохгүй гэдгийг заагаад өгсөн. Хүүхд хамгааллын тухай хууль дээр бол манайх хүүхдийн эсрэг хүчирхийллийг ер нь бол бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гих мэтлэнгээр ингээд хуваагаад авч утсан. Тэн дээр болохоор эцэг их бодол бас бие махбодын шийтгэлийг оногдуулж болохгүй, хүүхдэд хэрэгжилж болохгүй гэдгийг бол хуульчлаад заагаад өгсөн. 4-1-8-д бол зааж өгсөн. Өшөө 6-гийн 3-т болохоор сургалтын байгууллагууд ерөөсөө хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэлийг одоо юу яаж болохгүй. Багш нар хэрэгжилж болохгүй. За тэгээд сургуулийн орчинд бол бие махбодын шийтгэлийг хоригдсон одоо тэр эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг болохоор 6-гийн 3-т бол зааж өгсөн. Яг нөгөө ахын үрээтэй холбоотойгоор гэдэг аваад үзэх юм бол манайх эрүүгийн хуулийн 16-гийн 7-д болохоор хүүхдтэй хэрцгий харьцах асуудлыг болж байгаа юм шиг. Ерөөсө үйлдэл болоод
Эсвэл хүүхдтэй одоо хэрцгий хайрцах, бие махбод болоо сэтгэл санааны шаналл завируудыг үүсгэсэн байх юм бол хүүхдэд үүсгэсэн байх юм бол 450,000-аас 3 сая төгрөгөөр торгоно гэдэг. Нахалгаар эрүүгийн хуулийн 16 даадад бол заагаад өгсөн байна. Хэрвээ хүүхдийг ингээд нөгөө нэг оюун санаа болоод бие махбодод нь хохирол учруулах үс одоо тийм ажил хийлгэсэн байх юм бол бас ийм хүчирхийллийг үйлдсэн байх юм бол 240-с 720 цагийн одоо тэр нийтэд тустай ажил хийх гэж заагаад хэрэгжүүлэх юм тийм ажил хийх юм тийм. Ер нь бол зөрчлийн тухай хууль дээр бол манайх бол хүүхдийн бие махбодод бүр халдах гэж бүр заагаад өгсөн. Эсвэл хүүхдийн бие махбодод халдах, за тэгээд хүүхдийн дэргэд архитан согтуулах. Эсвэл мансууруулах бодис сэргийлээд тэгээ хүчирхийлэл ингээд үйлдсэн ингээд тодорхой болсон. Гэхдээ тэр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүс биш байх юм бол ер нь бол 300,000 төгрөгөөр 301-тэй тэмцэх хэмжээгээр торгоно гэж. Энэ болохоор ер нь бол 301 гэдэг нь маань 300,000 төгрөгөөр торгоно гэдэг. За тэгээд ер нь бол ЕБС-ийн багш нарын нөгөө нэг ажилтны ёс зүйн дүүрэм тий. За тэгээд түүхэд хамгааллын бодлогуудад ингээд бүр бие махбодын шийдлийг ингээд яаж хэрэглэхгүй байх талаар бүр ингээд тусгаалсан заалтуудтай. Тэр нь бол ингээд үнэхээр тэр заалтуудыг яаж хэрэглэж байгаа хэрвээ энэ эдгээрийг ингээд зөрчсөн байх юм бол бас хүлээлгэх хариуцлага ингээд байж байгаа. Ковидын нөхцөл байдлын үед одоо нэг хүүхдүүд аягүй гэртээ байснаас болоод бэлгийн хүчирхийллийн асуудал бас их гарч ирж байна. Тэгэхээр манайх бол бас Хүүхдийн эрхийн конвенцийн 1939 төр зүйлүүд дээр бол яг нөгөө бэлгийн хүчирхийлэлд өртгөөс урсан сэргийлсэн тийм зүйл залтууд бол нэлээд байгаа. Бие махбод бэлгийн хүүхдийн биеийг үнэлүүлэх, за тэгээд хүүхдийг сандар самунд уруу татах, за тэгээд хүүхдийн бэлгийн хүчирхийллээс урсан сэргийлэх асуудлууд. Манайхаас нөгөө хэрвээ одоо гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх асуудлыг бас зааж өгсөн. 12-ийн эрүүгийн хууль дээр бол байгаа. Манайх бол бэлгийн хүчирхийллээр бол бас тийм ч нэг тийм хөнгөн зүйл залттай бол биш шүү дээ. Гэхдээ ингээд харин зүйл залтууд ихтэй боловч тэдгээр нь хоорондоо одоо хэр уялдаа хэрэгждэг юм бол доо гэж боддог. Ер нь бол яг 12-ийн 1-т бол нөгөө хүчиндэх гэмт хэргийн тухай зааж өгсөн. 12-ийн 2-т болохоор эрүүгийн хуулийн л та нөгөө бэлгийн дур хүслийг яс бүсээр хангах. Тэгээд 12-ийн 3-т одоо ингээд бэлгийн мүлждэг тий тэр ингээд зааж өгсөн. Одоо нэг хэсэг нөгөө олон улсын байгууллагын одоо биш төрөмс байгууллагуудын нэг айгүй хэлжсэн зүйл 12-ийн 5 байгаа. Тухайлх юм бол 16 наснд хүрсэн хохирогчдын одоо эрх ашигыг хамгаалах тухай асуудлууд тий. Хэрвээ 18 наснд хүрсэн 14 настай мөртлөө 16 настай юм шиг одоо юу гэдгийг харагдаж байгаа одоо тийм охтуудад хэрвээ төөрөгдөл үүссэн байх юм бол түүнийг бол арай нөгөө бага ялаар шийдэх тухайн асуудлууд ч гэдэг юм. Манайх бол бас ингээд нэлээд олон тийм нөгөө нэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл залтууд бол байгаа юм. Тэгээ яг ковидын нөхцөл байдлын үед эдгээр зүйл залтууд ингээд хэдийгээр хуулийн дээр байгаа боловч тий нөгөө гарч байгаа илэрч байгаа хэрэг нь өөрөө айгүй өндөр байгаад байгаа байхгүй. Нийт одоо гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 85% нь тухайлах юм бол гэр бүлийн хүрээнд үлдгэсэн байгаа байхгүй. Эрүүл орчин тийм. Ингээд хүмүүс энэ хуулийн хариуцлага одоо хууль хийжнэн байсан ч гэсэн нөгөө нэг тэр хүүхдийн эсрэг хүчирхийлэл өндөр гараад байгаа өөрөө асуудал болчиход байгаа юм л та. Тэгэхээр мега хайрсан зүйлээс юу гэж анзаарч харж байгаа гэхээр ер нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд нь эцэлэх дээр анхаарсан түүнээс урьдчилан сэргийлсэн хууль эрх зүйн зохицуултууд бол маш сайн байгаа юм байна. Тодорхой хуулийн салбарын хуулиуд дээр нэгээд аваад үзэхэд жишээлх юм бол боловсролын салбарт хэрэгжиж байгаа томоохон хуулиуд нь аваад үзэхэд боловсролын багц хуулийн дээр энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг нэлээд сайн тодорхойлж өгөө. Дээрээс нь сургууль болгон дээр цэцэрлэг болгон дээр боловсролын бүх шатны байгууллагууд дээр хэрэгжиж байгаа тэр хүүхд хамгааллын бодлого дээр ч гэсэн энийг нэлээд арга зүйн шинжтэй тусгаж өгөөд тэгээд тийм түүнээс сэргийлсэн тэр юу гэдгийг алхамтуудыг ингэж тодорхойлж өгсөн байгаа. Миний хувьд бол ингээ харахад бол ер нь бол хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэлэхэд бол Монгол Улсын хууль дүрм журам бол бүгдээ ингэж үйлчилж байгаа маа гэж харж болохоор байна тийм. Харин миний сонирхож асуусан сая асуулт бол ер нь энэ ковид ч
бэлтгүй ер нь хүүхэд гэр ахуйн орчиндөө ямар нэгэн байдлаар тий одоо архитын согтурсантай эцэгчүүд нь архитын согтурсантай холбоотойгоор хохирчоо тэр хохирлоо яаж илэрхийлэх вэ гэдэг нь айгүй чухал байгаа тий. Ялангуяа бага насны хүүхдүүд бол тэрийг илэрхийлэх нь их бага. За хөршийн холбоо төдийлөн манд цай айхтар хөгжөөгүй байна. Хэдийгээр хуулийн дээр заагаад өгсөн байгаа ч гэсэн. Тэгэхээр энэ чиглэлийн зүйлүүдийг бол бид нар бас эргэж одоо оюутнуудтай хамтарч судалж тий асуудлыг бас олон улсын туршлагуудаас нь судалж тэрийг нотгшуулах хэрэгтэй болов гэж ингэж бодож байна. Ер нь бол эцэг эхчүүд юу хийх юу биш. Нөгөө гэр бүлийн асуудал биш байгаа байхгүй юу? Тэ. Гэртээ байна гэдэг одоо хүүхдээ хүчрхийлж болохгүй тий. Хүүхдээ ямар нэгэн бие махбодын одоо шийтгэл сэтгэл санааны шийтгэл одоо юу гэдэм бас их өртүүлж болохгүй гэдэг нь одоо ингээд нэг харагдаад байна шүү дээ. Энэ чинь яг нөгөө уг нь бол яг манай уламжлалт нөө сургууль мужлбанд чинь нөгөө хүүхдэд одоо цэвэрлэх зүйлүүдийг заагаад өгсөн байдаг тийм. Жишээлх юм бол одоо улаагүй үзүүл болохгүй бүү сонсох гэх үг нь бол тийм. Уг нь ингээд заагаад өгсөн байдаг мөртлөө бид тэрийг одоо бас хэрэгжүүлэхгүй нийгмийн одоо нэг өөрсдийнхөө энэ амьдралын хэм маягаас арай л өөр болчихлоо. Уламжлалт амьдралын хэм маягаас өөр болсон. Гэсэн хэрнээ тэр сайхан хүүхд хүмүүжүүлжсэн дээр одоо 10 ханаасаас хөндөрсөн юм байна. Тэгээд нөгөө л одоо соён гэгэрүүлэх гэдэг юм уу эргээд тэр залуу гэрүүлүүдэд одоо ялангуяа энэ асуудал үүсгээд одоо энэ хүн бүлгэрүүг бид анхаар чинь мэдээллүүдийг сайн өгөх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ хууль хэрэгжүүлэх болон ахуйд сахиулах гэсэн энэ стратегийн хувьд болохоор ямар одоо үр нөлөө энийг хэрэгжүүлэхээр одоо ямар үр нөлөөнүүд гарч болох юм бэ гэдэг ингээд харсан чих сонирхолтой юмуд байна л да. Жишээлх юм бол ер нь явж энэ хүний 8 садар самун болон биеийн үлэх зэрэг бэлгийн мөрчлөлт хүүхдийг аль татан оруулах энэ явдлыг бууруулахад л одоо энэ бус орнуудын энэ хууль дүрм журм бас чиглэгдэх ёстой гэж ингээд тэгж байна. За нөгөө талаас нөгөө бид нэр битэрээ сая ярьсан эцэг асран хамгаалагчийн одоо эрх бүхий хүний зүгээс хүүхдийн эсрэг үйлдэж байгаа янз бүрийн хэлбэрийн одоо хүчирхийллийг бууруулах хүүхэд гэмтэргийн одоо хүчирхийллийн одоо гэрч болох ч гэдэг юм уу энэ бүх төслүүдийг л аль болохоор үүсгэхэд зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол та ингээд судалгаа хийж явах явцад яг манай энэ хууль хэрэгжүүлэх болон сахиулах гэсэн энэ стратегийн бүрийн хамгийн түрүүнд бид нар энийг л анхаарах хэрэгтэй юм шүү дээ гэдэг нэг таны анхаарлыг татсан юу зүйлүү гэдэг юм бол та тий сонсоо сууж байгаа хүмүүс энийг илүү сонирхож байгаа юм даа. Ер нь бол яг энэ стратеги ингээд судлаад үсэд их сонирхолтой юм лээ. Бид нар бол бас ингээд нөгөө хүүхд хамгааллын хичээлийг зааж ахтаач тэр тий бид нар ингээд нөгөө эрх зүйн орчныг бол айгу ерөнхийд нь авч үздэг байсан. Гэтэл чи энд ингээд бүр ингээд нөгөө харьцан сахтуурах эсвэл галт зэвсэг хэрэглэх бүр ингээд бие махбодын нөгөө хүчирхийлээс урсан зэрэглэсэн бэлгийн хүчирхийлээс урсан зэрэглэсэн одоо гэрлэх насыг тухайлах юм бол яг 18 нас гэж заасан уу тий эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн асуудлуудыг тусад нь авч үзэж гэнэ үү. Тэгэл одоо нөгөө хүүхдийг одоо энэ зохион байгуулалтаа гэмт хэрэгт ингээд өртүүлсэн тохиолдолд тэрэнд одоо хүлээлгэх хариуцлага байна уу ч гэдэг юм уу ингээд бүр наривчсан ингээд зүйл залтууд нэлээ их юм билээ. Энэ нь болохоор нөгөө нэг яг одоогийн эрх зүйн нөгөө нэг орчныг яг нийгмийн ажилтнууд ч бай, багш нар ч бай бүгдээрээ оюутнууд ч бай бүгдээр ингээд нөгөө дүн шинжилгээ хийх боломж их олгосон байна. Тэгээд дээрэс нь бас одоо яг зөвхөн нийгмийн ажлын гэлтгүй ямар салбарууд яг энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийн одоо хүчирхийллийг одоо таслан зогсоохтой тэмцэгтэй холбоотой энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байна гэдэг. Бас тэрэн дээр дүн шинжилгээ хийдэг нь бас надад их юу санагдсан. Тэгэхээр одоо жишээлх юм бол ингээд нөгөө яг манай Монгол улсын хүрээнд ямар салбарууд энэ асуудлууд дээр илүү их анхаарал хандуулж ажиллаж байна гэхээр боловсрал байна. Яг харахгүй боловсрал дах хүүхд хамгааллын асуудал. Хөшөө нөгөө эрүүл мэндийн салбар дах хүүхд хамгааллын асуудал байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд чинь өвчтөе хүүхдүүд биш байхгүй тийм. Өвчин тусан хүүхдүүд биш харин гадны нөгөө нэг нөлөөтэйгээр одоо биеийн хувьд одоо юу гэдэм бие махбодын хувьд одоо доройтсон тийм. Хөшөө тэгээд дээрэс нь одоо бэлгийн замын халдвар туссан ч үгүй юм уу тийм. Ингээд нөгөө скол галт зэвсэг ашиглах одоо тэр нөгөө гимтэрэгт өртсөн ч үгүй юм тийм ахуйн бүрийн хохирогч болсон хүмүүсд тэр манай эрүүл мэндийн салбарын бас яаж үйлчлэл үзүүлж байна. Ямар одоо тусламжуудыг эрүүл мэндийн тусламжуудыг үзүүлж байгаа юм гэх мэтлэнгээр ингээд бас тэдгэрэг болооддаг. Өшөө дээрээс нөгөө нэг хэвлэл мэдээллийн салбар дах хүүхд хамгааллыг бол манай хууль эрх зүйн орчинд бас их оруулж гисэн. Салбарууд бол яхахгүй орчиж байгаа. Тэгэхээр энд нөгөө нэг хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах нөгөө нэг
тэр хамгааллын хүчин зүйл дээр тэр халамжийн бодлогууд тий орлого багтай тэр орлого багтай айлын орлого багтай орон нутгийн эсвэл эрсдэл өндөртэй орон нутгийн зүйл юм дээр нийгмийн хамгааллын асуудлуудыг яаж авч үзэх юм гэдэг. Өшөө тэгээ дээрэс нь одоо юу гэдэг манад бас нэг байгаа салбар нөгөө төрийн захиргаа төрийн байгууллагууд өшөө нөгөө төрийн бус байгууллагууд гэдэг нь манад хидэн нөгөө тийм салбарууд бүгд гэр бүл хөгжлийн одоо юу гэдэг архилсан тэр төрийн байгууллагуудын салбарч гэх юм. Тэдгээрийг авч үздэг ингээд нөгөө салбаруудын бодлогуудад ингээд нөгөө дүн шинжилгээ хийх. Өшөө бас бидний зайлшгүй нэг анхаарах хэрэгтэй зүйл яг энэ дээр яг хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудал дээр яг энэ хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьсан сэргийлэх талсан зогсоох энэ хуулийг хэрэгжүүлэх энэ стратеги хэрэгжүүлэхэд ямар мэрэгжилтнүүд орж ирж байгаа юм бэ гэдэг. Тэр асуудал бас айгүй их чухал. Одоо бид нар бол ингээд нөгөө ер нь одоо бүх мэрэгжилтнүүдийн одоо юу гэдэг хамтын ажиллагаа өшөө тэгээд мэрэгжилтэн болгон өөрсдийн нөгөө үүргээ биелүүлэх нь айгүй чухал байгаа юм. Тэгэхээр энд чинь нөгөө зөвхөн нийгмийн ажилтны асуудал биш байгаа байхгүй. Одоо хамгийн гол мэрэгчлэн бол нийгмийн ажилтан байна тий. Тэгээд цагдаа байна, засаг дарга байна. За тэгээд өрхийн эмч байна, ерөнхий боловсролын сургуулийн захирал байна, сургалтын менежер байна, хүүхдийн эрхийн ажилтан байна тий. Тэгээд анги удирдсан багш байна, дотор байрны багш байна ч гэдэг юм ингээд хуулинд тусгагдсан нөгөө мэрэгжилтнүүдийг гэл аваад үзгээд ингээл гарын 13-нд ингээд бүр багтгууц одоо тийм өргөн хүрээтэй тийм мэрэгжилтнүүд одоо ингээд нөгөө ажиллаж штэ тий. Тэгээд дээрээс нь бүр хамтарсан баг байна. Тэгэхээр ингээд эдгээрийн нөгөө нэг тэр үйл ажиллагаануудыг нь бүгдийг манай Монгол улс тухайлах бол хуульчилсан байна. Хуульчилсан заагаад өгсөн тийм. Ингээд тусгаад өгсөн. Тэгэхээр эн чинь нөгөө хүний нөөцийн бас ингээд нөгөө айгүй том бодлого явж байгаа байхгүй. Тэ. Энэ хүмүүс яаж одоо ажиллах юм бэ? Одоо яг өнөөгийн нөхцөл ковидын нөхцөл байдалтай холбоотой хэлэл одоо тухайлах юм бол хүүхдүүд ахын хүрээндээ гэр бүлийнхээ орчинд ингээд хүчрхийлд өртөд байгаа ч юм уу эсвэл үеийнхний дээрлэх хэлтэнд өртөд байгаа яг ийм эрсдэлтэй нөхцөл байгаа бол нөгөө эрсдлийн үнэлгээг хийн хийх юм бэ тий. Хэрэг бол бас хуульчилсан байгаа. Эрсдлийн үнэлгээг одоо тухайлах юм бол хорон засаг дарга багийн засаг дарга нарын асуудал байна тий. Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд бол бас эрсдлийн үнэлгээг хийж байна. Өшөө сургуулийн нийгмийн ажилтан бол бас эрсдлийн үнэлгээ хийж байна тий. За хорооны нийгмийн ажилтнууд одоо хороо болоод хөгжлийн нийгмийн ажилтнууд тий халамжийн нийгмийн ажилтнууд гэсэн аль аль нь эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Тэгэхээр эрсдлийн үнэлгээ байгаа хийнэ гэдгийг ингээд хуульчлагдсан тэр үйл ажиллагааг ингээд зохицуулж байгаа тохиолдолд тэр хүмүүс ингээд эрсдлийн үнэлгээгээ хийх юм бол бас илүү ингээд юутай байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол бас нэг анхаарах ёстой зүйл бол манад юу гэдэг тэгэхээр нөгөө юу ажилтнуудын тогтвортой байдлын асуудлыг бол ярих хэрэгтэй гэж бол харж байгаа. Тийм мэрэгжилтнүүд айгу тогтвортой ажиллах. Өшөө тэгээд дээрэс нөгөө мэрэгжлийн үйлчлэгийг үзүүлэх, хууль эрх зүйн орчинд ингэж нөгөө заагдсан тийм ээ тэр үүргээ биелүүлэх асуудал айгу их чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас их анхаарлаа хандуулах бас их зүгээр санагдсан надад. Яг бас нэг мегавшгаа ярьж хахад нэг юм санаа төрж байна л да. Ковидтой холбоотойгоор одоо эмчийн эмнэлгийн ч гэдэг юм уу нөөцтэй холбоотойгоор хүмүүс ихвчлэн гэртээ бас эмчлүүлж штэ тий. Тэгээд зарим үнэхээр одоо хүнд нөхцөлд бүр ингээ хүндрээгүй бол одоо ингээд хөнгөн болон одоо хүн дэвтэр хэлбэрийн хүмүүс нь бол ингээд гэртээ ингээд эмчлүүлж чинь. Тэгээд яг энэ үед нэрээд одоо тэнд бага насны хүүхдүүд тий яг шаардлагатай эрүүл мэндийн үйлчлэг авч чадж гин үгүй гэдэг дээр маань хэн хяналт тавиад байгаа юм бол тэрний дагуу одоо ямар одоо арга хэмжээ авч байгаа юм бол гэдэг ингээд сая зүгээр хальтхан бодлоо л доо. Яг харьяаллын хувьд асуудалтай хүмүүс бол аль өрхтөөр очиод эмчилгээ авах юм тий тодорхойгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шилжилт хөдөлгөөнд орчихсон ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө нэг гэрүүлээс нөгөө гэрүүл рүү одоо энэ хөл хоригтой холбоотойгоор ингээд юм олон бас асуудлууд бас байгаа юм байна л да. Тэгээд нөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ковидтой тэмцэх юм шиг бас энэ нийгэм чинь айгүй тэр тал руугаа тэр салбарын илүү шаардлага тавиад байна. Гэтэл нөгөө хүүхд хамгааллын салбарын ажилтнууд маань ч гэсэн бас энэ давхар ажиллаад явж байгаа бас мэдээллүүдийг өгөөд явж байгаа гэдэг энэ ойлголт бас айгүй чухал юм биш. Бид нэрээс энэ тухайгаа ярьдаггүй юм байна тий. Тэгэхээр тийм яг онцгой нөхцөл дэх энэ нөгөө хүүхд хамгааллын асуудал дотроо бид нэр яг энэ магадгүй эрсдлийн үнэлгээч гэдэг юм уу хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хэрхэн яаж авах вэ? Яаж мэдээлэх вэ? Яаж олон нийтэд тэ энэ мэдээллийг дөрвөн шуурхаа дамжуулж арга хариу аргамж авах вэ гэдэг энэ онцгой залтуудыг бид нар бас эргэж харах хэрэгтэй л юм байна тийм ээ. Тэгж бодогдох ерөөс тэр бодол сардаггүй. Тэгэхээр нөгөө ковидын нөхцөл байдлын үед болвол
хамгийн их ойлгомжтой зүйл нь ковид тус үед яах вэ гэдэг ингээд бүгд ингээд нөгөө ямар үйлчлэгийг би авах юм, ямар шатанд үйлчлэг авах юм гэдэг тэгж байгаатай адилхан яг ийм хөл хорионы үеэр ийм онцгой нөхцөл байдлын үед хүчрхийл төртөл яах тий бас яг ийм арга зүйн зөвлөмж бол яг хэрэгтэй байгаа байхгүй ийм хүчрхийл төртөл яах юм. Өшөө тэгээд дээрэс нь тэр хүүхдүүд тухайлах юм бол яг боловсролын салбарт харьяалагдж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Нэг ангид харьяалагдж байгаа, нэг багшид харьяалагдж байгаа, нэг сургуульд харьяалагдж байгаа хүүхдүүдэд иймэрхүү гэр бүлийн хүчрхийлтэй холбоотой асуудал гарах юм бол бас яах юм. Тэ өшөө тэгээд тэр хүүхд чинь нөгөө ямар нэгэн орон нутагт харьяалагдж байгаа шүү дээ. Хороо, дүүрэг, багт харьяалагдж байгаа. Хэрвээ тухайн багт одоо тийм хүүхд ингээд нөгөө ийм хүчрхийллийн ийм онцгой нөхцөл байх юм бол бас яах юм. Тэгэхээр яг ийм нөхцлүүд ингээ манад аяг үүсэж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол өшөөд ерөнхий боловсролын сургуулийн дотор байранд байдаг гэсэн хүүхдүүд бас мөн гэртээ байж байна. За төвлөрсөн асрамжийн газруудад байдаг хүүхдүүд бас мөн одоо юу гэдгийг сургуультай явахгүй яг тухайн нөхцөл байдал дээр байгаа тохиолдолд манад бол нөгөө мэрэгжилтнүүдийн оролцоо маш их чухал болж байна. Тэгэхээр энд ингээд нөгөө шатны бүх мэрэгжилтнүүд чи яаж ажиллах тэр өрхийн юмч бас яаж ажиллах юм, цагдаа нь яаж ажиллах юм, тэгээ засаг дарга нь яах юм, тэр анги удирдсан багш бас яах юм, тэ анги удирдсан багш бол хуучин танхимд байгаа хүүхдүүдтэйгээ ажилладаг байсан бол нөгөө танхимд байсан хүүхдүүд маань гэртээ байгаа тохиолдолд яаж ажиллах тий нийгмийн ажилтнууд бас яаж ажиллах юм гэх мэтлэнгээр бас нөгөө эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрсдлээс яаж урсан зэрэглэх юм, эрсдэлд орсон тохиолдолд нь яаж хамгаалах юм гэдэг маань өөрөө ингээд нөгөө цог царга гэж. Тэгэхээр ямар ч байсан манад бол нөгөө хууль эрх зүйн орчиндөө бол энэ бол нэлийн сайн тодорхой бол байдаг боловч одоо нөгөө хэрэгжилт айгуу тийм багтай муутай байгаа юм шиг бол харагдаад байгаа юм. Тэгэхээр сая ярианаас бас тодорхой хариултыг сонсогчд маань авсан баг. Ялангуяа миний хувьд зөвөр ер нь яг хүүхд хамгааллын салбар дах энэ олон одоо нөхцөл байдлуудыг бид нэр олон талаас нь харж салбар болгон дээр байгаа. Ялангуяа боловсролын салбар дээр хэрэгжиж байгаа хүүхд хамгааллын бодлогоо улман сайжруулах хэрэгтэй байна. Тэр хууль дүрм журмээр туссан, хууль туссан тэр залтуудыг хэрэгжих нөхцлүүдийг ойлгохоор журмаараа дүрмээрээ одоо бодлогоороо бид нар зохицуулж өгсөн байна л гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг боловсролын яг энэ цаг үед нөгөө боловсролын нийгмийн ажилтнууд хүүхд хамгааллынхаа үйлчлэг хэрхэн яаж үзүүлж өгнө гэдэг нь бас нэг нэрээ сонирхолтой асуудал болж харагдаж байна тийм. Тэрийг олон нийтэд таниулах. Яг одоо яг энэ дэр нэг зүйлийг хийчихэж болж байна. Манайд бол нөгөө нийгмийн ажилтнууд руу анхаарлаа хандуулдаг байхгүй юу? Ер нь бол одоо ингээд нийгмийн ажилтнууд энэ дэр ингээд айгүй анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй гэж бодоод байгаа. Гэтэл чи нөхцөл байдал дээр одоо тулах юм бол ерөнхий боловсролын сургууль дээр бол хүүхд хамгааллын бүр баг байна шүү дээ. Хүүхд хамгааллын баг дотор болохоор нөгөө захирал удирдаа, сургуулийн менежер, анги удирдсан багш, нийгмийн ажилтан тэгээд сургуулийн эмч байж байгаа байхгүй. Гэтэл ч одоо нэг хуучин тогтсон хандлагаараа ерөөсөө нийгмийн ажилтныг хийх хэрэгтэй гэдэг нэг тийм ойлголт ингээд яваад идэг. Гэтэл ч бүр анги удирдсан багшийн хүлээх үүрэг нь бүр нийгмийн ажилтнаас их шүү дээ. 8 үүрэг хүлээдэг. Харин нийгмийн ажилтанд 7 үүрэг хүлээдэг байгаа байхгүй. Гэтэл захирал яг адилхан нийгмийн ажилтнтай 8 үүрэг хүлээдэг байх жишээтэй. Тэгэхээр ингээд яг одоо нөгөө хүүхдийн эсрэг хүчирхийлэл дээр зөвхөн нийгмийн ажилтан биш ингээд анги удирдсан багштай ингээд бүр ингээд сургалтын менежерүүд захирлууд хүртэл ингээд нөгөө үүрэг хариуцлагатай байгаад байдаг. Гэтэл тэр нь цаасан дээр журмлагдсан байгаад байдаг. Гэтэл нөгөө хуучин арга барилаараа нийгмийн ажилтнууд л одоо ажиллах хэрэгтэй юм шиг. Гэтэл чи орон нутгийн дээргээл аваад үзэхэд чи засаг даргын үүргийг бүр ингээд заах тогтсон баг шүү дээ. Цагтаагийн үүрэг байна тий. Тэгээд одоо өрхийн эмчийн үүрэг байна, хамтарсан багийн гишүүдийн үүргүүд байна. Тэгэхээр тэнд бас ерөөсөн нийгмийн ажилтны үүрэг болоод жоохон л илүү болохоос бараж бүгд ингээд тэнцүү оролцоотой байхад заагаад өгсөн. Тэгэхээр манайд бол бас тий юу нэг тийм тогтсон хандлага яваад байгаа юм шиг ажиглагдаад байгаа. Тийм байна. Тэгэхээр нөгөө нийгмийн ажилтан гэхгүй хүүхд хамгааллын зөвлөлийнхэн маань яаж ажиллаж байна, хамтарсан баг маань яаж ажиллаж байна гэдэг нь орон нутгийн засаг дарганаар яаж одоо энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд дээрэс нь одоо нөгөө байгууллагууд хүртэл одоо айгүйх оролцоотой болсон. Одоо нөгөө шинэ журмаараа байгууллага болгон эцэг эхийн зөвлөлийг зөвлөлтөө байна гэх. Тэгээд тэр эцэг эхийн зөвлөлүүд нь болохоор тэр зөвлөлийн гишүүдэд орсон эцэг эхчүүд болохоор тухайн байгууллагын одоо хүүхд хамгааллын бодлогыг одоо бас хэрэгжүүлнэ гэж бүр ингээд заахад утсан.
Тэгэхээр ч ингээд хүн ажил хийж байгаа тохиолдолд одоо бас тэрүүгээр дамжуулаад бас одоо энэ бодлогыг хэрэгжүүлэх боломж байгаа даа. Бие махбодын шийтгэлийн эсрэг хууль болон компанид ажлуудыг олон улсад ингээ хэрэгжүүлсэн сайн туршлагууд бас байдаг юм байна. Жишээлбэл Шведийн туршлага гэл тээ. Гэх мэтчлэнгээр ингээд олон сайн туршлагууд байна л да. Тэгээд яг хөө магадгүй зөв судалгаа хийж авах хавцад чинь манай энэ хууль дүрм журмтай холбоотой сайн туршлага гэдээ аваад ингээд анхаарал татчих тийм сайхан зүйл багшд бол олдсон л ах тий. Тэгээд тэр талаас бас бид нартай хавцал. Ер нь бол бас юм нөгөө сайн туршлага гэдээ одоо ингээд аваад үзэх юм бол одоо жишээлх юм бол бие махбодын шийтгэлд манайх хэдэн хүүхд өртөж байна гэх юм бол тоонууд бол ингээд гараад ирэх юм билээ. Бэлгийн хүч өдөрцөн хүмүүсийн тоо гэхдээ статистикийн үндэсний хорооны судалгаануудад энэ төр байгаа. Харин эсрэгээр одоо хүмүүсийн эрг арга хэрхэн яаж хэрэгэлсэн тий. Тэгээд хүмүүсийн эрг аргуудыг одоо хүмүүсийн арга болгосон эцэг эхчүүд байна уу? Энэ төр гэдэг нөгөө эрг сайн мэдээллүүд бол ингээд нөгөө харьцангуй нөгөө дата багтай байдаг юм лээ. Гэхдээ манайд бол одоо ер нь бол бие махбодын эсрэг шийтгэл хэрэгж болохгүй гэдгийг бол хуульчлаад заагаад өгсөн. Тэгээд ихэвчлэн сургалтаар ингэж нөгөө өрцөн зэрэг юм лээ. Сургалтаар их чадахжуулдаг, тэгээд сургалт их явуулдаг. Тэгээд бас одоо бодлогоо бусдад сурталчилдаг, тэгээд олон нийтэд таниулах тийм үйл ажиллагаануудыг бол манад нэлээх явуулсан байна. Ер нь бол тэгээд хууль хэрэгцээ орчинг болол бас айгүй тийм нөгөө сурталчлах нь айгүй хичүүл. Манад хүмүүс ингээд нөгөө хууль бол өөрөө хүнд хэллэгтэй тий. Тэгээд энгийн ингээд зүгээр уншихад одоо тайлбарлах боломж түүний нэг сурталчлаад байх тусам ингээд хүмүүс илүү ингээд нөгөө биелүүлэх тий. Тэгээд өрсөн сэргийлэх юм ихтэй. Хуулийг сахиулахад бий болгох тий. Хуулийг сахиулахад бас сурчлан таниулах одоо юу чухал нөлөө үзүүлэх нэ гэж бодлоо. Тий. Яг сая яг бидний яриас нэг юм зүйл асааж ажиглагдлаа. Нөгөө бид нар Дорнот аймаг болон Ховд аймаг баяуулгыг гэдэг ингээд судалгаа хийж үзсэн шүү дээ. Инспайр тэгээд ингээд судлаад орон нут яг өөр өөрсдийнхөө орон нутгийг ингээд аваад судалцаа. Миний хувьд бол Дорнот аймгийг ингээд судлаад үзсэн. Тэгээд Дорнот аймгийн хэмжээнд яг энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэлгээд энэ хууль дүрм журмыг сахиулах үйл явцад хамгийн их хамааралтай байгаа зүйл нөгөө хэрэгжүүлэх үйл явцад хэрэглээд байгаа сургалтууд л байна л да. Хамгийн их одоо үйлдэл болгоод ашиглачаар одоо тий статистик үзвэл гэтэл сургалт дотроо нөгөө эцэг одоо хүүхдийн эрэг хүмүүжлийн аргаар одоо хүмүүжүүлэх төр арга зүй сурсан сургалтын тоон гэдэг нь бол энэ тэнд байгууллагууд ингээд тасраа хоорондоо уялдаа холбоо багтаа тэрийг ингээд нэгтгэж өгнөд одоо яг хүүхдийн хамгааллын байцаагч нэгээд арга зүйн боловсруулалт дүгнэлтийг ингээд хийчих хэмжээнд бол биш байгаа. Нэгд хоёрдугаарт нэхээр тухайн сургалтууд нэг бүрэн төгсөлтөй агуулгууд бол ингээд бүрэн дүүрэн бол биш байгаа даа тийм. Ер нь тэнд суусан эцэг эхчүүд ч гэсэн энэ сургалтын одоо үе шаттай сургалтын агуулгач холбогдож ч гэсэн бас төдийлнээс ойлгохгүй сайн дураараа суусан уу эсвэл ийм эргэлзээ хүртэл төрүүлэхээр ийм л тийм статистик байгаа багхгүй тийм. Тэгэхээр юм л да. Монгол улс яг ямар арга хэмжээ аваад байгаа юм. Тэгээд одоо яг энэ хуулийг одоо яаж сурчилсан юм бол бас тиймэрхүү мэдээлэл бол бидэрт олдог. Нөгөө талаасаа одоо ихэвчлэн одоо инфекцийн дээр бол яригдсан байж магадгүй л дээ. Хариу үйлчилгээний дээр тий. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг аягүй их явуулж байна. Зүгээр ингээл сургалтын хэлбэртэй тэгээд урьдчилан сэргийлсэн л арга хэмжээнүүдийг ингээд явуулаад байна. Гэтэл ч одоо нөгөө яг хүчирхийлт өртөд байгаа хүмүүсийг хамгаалах асуудал тий. Тэр өртсөн хүмүүсийг одоо нөхөн сэргийлэх асуудал, эргэн нийгэмшүүлэх одоо үйл ажиллагаануудыг яг яаж явуулаад байгаа юм гэхээр байхгүй. Тийм нэг тодорхой зүйл заалтууд байхгүй. Тэгээд одоо хэрэгжүүлсэн байдал нь айгүй тийм дутагдaltaй байх шүү дээ. Ер нь бол одоо тэгэл жишээлх юм бол хүн худалдаалах хэмжээгийн асуудал ч гэсэн энэ дээр бол авч үзэж болно. Манайх бол хүн худалдаалах хэмжээтэй тэмцэх хуультай, үндэсний хөтөлбөртэй, Палермогийн протокол энэ төр ингээд нэгдээд харсан бол ерөөсөө яг хохирогчд чиглэсэн одоо юу эрх зүйч муу байх хэрэгтэй. Яг хохирогчийг одоо яаж хамгаалах юм гэхээр ингээд бас нэг хамгаалах юм байгаа даа шиг. Гэтэл дандаа хохирогчд нь ингээд аюу аюулгүй байдал алдагдсан байх шүү дээ. Тэ. Тэгэл тэгэхээр ч ингээд яг хүчрхийлд ингээд өртцөн байх юм бол яг тэр нь чиглэсэн тийм нэг эрх зүй орчин энэ төр бол манад аюу хэсгүүл. Тэгэхээр ингээд
нөгөө янз бүрийн сайн туршлагуудыг л хараад байгаа юм бол урьдчилан зургийн их тал дээр бол манайд одоо бүх шатны байгууллага төрийн байгууллагч ажиллаж байна, төрөмс байгууллагч ажиллаж мөр цагдаа ерөнхий газрын үйл ажиллагаач гэсэн харахаар урьдчилан зургийн их ажил руу айгүй хийсэн байт юм билээ. Харин нөгөө зүйлүүд нь бол байх. Тэгээ хуулиараа одоо тэр урьдчилан зургийн үйлчлэгээнүүдийн нэршлэн ч гэсэн өөр багч. Ер нь бол ингээд янз бүр хийсэн байдаг л харагдчихлаа. За тэгээ бид тээр одоо орон нутгийн болоод үндэсний хэмжээний тий одоо байж болох жишээнүүдийг ч хүртэл авч холбоод энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцлэх нээсгээр аргачлалын тэр дундаа хууль хэрэгжүүлэх болон сахиулах гэсэн стратегиуд нэлээд төвлөж хойлоо ярьлаа. Тэгээд манай сонсогчид бид хоёрын ярианаас тодорхой өргөсөн ойлголттой бас дүгнэлттэй болсон байх гэж бодож байна. За энэ чиглэлээр илүү бас мэдээлэл авъя. Хамтран судалгаа хийгээл манай Мөмөр Сармагчтай холбогдороо. За Мөмөр Сармагч манай энэ Монгол Улсад нийгмийн ажилтны одоо бэлтгэх дээд боловсролын байгууллага бэлтгэж хэлсэн тэр цагаас эхлээл ингээд өөрийгөө бэлтсэн. Тэгээ энэ чиглэлээр бас нэлээд тодорхой судалгаа хийж үндэсний хэмжээний тодорхой дүгнэлтийг гаргаж өгч чадсан. Дээрэс нь нийгмийн ажилтан бэлтгэдэг ихтэй сургуулиудын хүүхд хамгааллын хичээл дээр яг энэ одоо сэдвээр модуль бас боловсруулсан ийм туршлагатай багш байгаа учраас одоо та бүхэн Мөмөр багштай энэ чиглэлээр дахин холбогдож бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай гэж хэлэх байна. Тэгээд нээлттэй нийгэм бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр Монгол Улсад нийгмийн ажилтан бэлтгэж байгаа ихтэй сургуулиудын багш нарыг чадваржуулах, энэ тогтолцоо хүүхд хамгааллын тогтолцоог сайжруулах үйл явцад одоо хөрөнгө оруулалт хийсэн, төслийн хүрээнд хийсэн энэ удаагийн нэвтрүүлэг маань ингээд энэ хүрээд өндөрлж байна. Тэмээг агштай эрдэнэ судлалын ажилтнаа амжилт хүсье. Бас сургууль хүмүүжлэх үйлсэд бас өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ баярлалаа гэж хэлье. Баярлалаа ердөө. Аха. Ер нь бол бас яг бийж гэлэхгүй бас та бас өөрөө бас хавтарч ажилласан бас аягүй их баяртайгаа. Бид нар бас анхны нөгөө тэнд бол дутагдaltaй таадууд бол хилээ их байж бас магадгүй. Гэхдээ ямар ч байсан Inspire 7 стратегийн хүрээнд одоо бараг 100 шалгуурын хүрээнд бид нар ингээд нөгөө нөхцөл байдлыг тодорхойлох гэж оролцсон. Тэгээд тэр судалгаа маань бол удахгүй бас гарах байх. Ямар ч сан үндэсний хэмжээний бодлого болоод вебсайт тий одоо стандартлагдсан тэр судалгаануудад дүншилгээ хийсэн дорнод аймгийн одоо яг нөхцөл байдал бас ямар байгааг манай одоо ердөө багш тий тэгээд хавдыг бол манай жанр багш маань тэгээд архангааг манай чанцалд бол багш маань ингээд хийсэн тэр судалгаа бол бас яг энэ нөгөө сая бол энэ подкастаар бид нар нөгөө практик шинжтэй судалгаанууд бол ярьж байсан гоо тий. Тэгэхээр ер нь бол бас тэрнээс бас дэлгэрүүлээд бас үзээрэй. Тэгээд бас ийм подкаст хийсэнд юу хийгээд ölсэн бас айгүй их баярлж байна. Баярлалаа. Тэгээ нөгөө яг энэ онлайн шинжтэй ойлголтуудыг бас ингээд подкастаар өгөхөд бас их төвөгтэй юм байна. Аль болохоор л нөгөө онлайн мэрэгчих гад хүмүүст болохгүй энгийн яриа хэрэг болоод идэг тий. Тэр хасуулт юм одоо тийм сонсож байна. За тэгээ баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За тэгээ дараа уулзлаа. Баярлалаа манай сонсогчид.